Та бүгдийн өнөөдрийн амрыг ирээ. Ерөнхий сайдын мэдээлэл донд ийм өгүүлбэр байна л да. Сангийн орлого жил бүр нэмэгдэж 20-30 гэхэд сангийн нийт хөрөнгө 3 их 80 төгрөг төрөх төсөөл байна гэж байна. За энэ сангийн бүрдлгүүд бол нөгөө манай одоо төсвийн тэнцвэржүүлсэн орлого нэмэгдэлттэй буюу ашигтай гарч ирж түүнээс нь авах ийм хуультай байгаа. Гэтэл өнөөдрийн байдлаар мөн өнөөдрийн энэ эхний удирдлагын байдлыг өмнөх оны эхний удирдлагын байдалтай харьцуулахад нөгөө манай төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл маань хасахтай явж байгаа. 353 тэрбумын алдагдaltaй явж байгаа. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.6 их 80 байсан. Тэр хэд дахин буурсан нь бол эндээс харагдаж байна. За нөгөө гол нэр төрлийн бараа бүтээгдэхүүн, экспортын бараа бүтээгдэхүүн болох нүүрс маань одоо юу болцсон явж байгааг бид бүгд маш сайн мэдж байгаа. Нүүрсний экспорт гэхэд мөн өмнөх оны мөн үетэй харьцуулахад 883 сая доллараар буураад өөрөөр хэлбэл 42% буурсан явж байна. Үнэн нь $129, $105 зарж байж энэ ашигтай гараад энэ ашигаасаа бид нар энэ сангуудаа төвлөрүүлнэ гэж төлөвлөсөн маань үнэн нь одоо бараг $50 буурсан явж байна. За энийг ингээ алтаар нөхнө гэж яриад байгаа. Гэтэл алт чинь бас өмнөх оны мөн үетэй харьцуулахад $47 сая буурсан явж байна. Ингээд бүх юм чинь хасах үзүүлэлттэй ингээд буурсан яваад байна. За нийт орлого бас бид бүхэн мэдж байгаа. 1.2 их 80 буюу 16% буурсан явж байна. За экспортын гол бүтээгдэхүүн энэ нүүрс чинь угаасаа бараг 45-аас 55%-ыг нь бүрдүүлж байгаа. За энэний үнийг бид сая ярьлаа. Экспортын нийт орлого бас яаж буурснаа ярьлаа. За тэгээд энэ ирээдүй гэдэг нэг гоё нэрийн дор ингээд нэг баялаг гэдэг нэг гоё юм нэр хоч юм шиг юм имийг л нэг яриад байна. Гэтэл өнөөдрийн бодит амьдрал чи ямар байгаа юм бэ? Та энэн дээр юу санаа зовж гин үү? Тэр баялаг бүтээх гэж энэ сан гэж ярихаасаа илүү өнөөдрийн энэ ард түмний амьдралыг та яая гэж бодож байгаа юм бэ? Гадаадын хөрөнгө оруулалт дээр ямар бодлого барьж байгаа юм бэ? Энэ баялагын санд хуримтлуулна гэд хийж байгаа энэ ажил чинь нэг талаасаа зөв боловч нөгөө талаасаа гадны хөрөнгө оруулагч нарт яаж тусах юм бэ? Гадны хөрөнгө оруулалт орж ирэх баталгаа байгаа мó? Таны энэ дээр тусгасан 30 он гэхэд 3 их 80-аар эн чинь наривжих, баяжих ийм боломж гарц гаргалаа харагдаж байгаа мó? Та ер нь одоо 6 жилийн төрд өндөр дэд албан тушаал хашлаа. Ерөнхий сайдаар ажиллаад та 5 дахь жилдээ орж байна. Та хитрхи вакуумжаад хитрхи амьдралаас тасарсан юм биш үү? Цаан чи яг иргэдийн амьдрал ямар байгааг та мэдж байгаа мó? Нэг 145 мянган төгрөг тараагаад тэгээд бүгднгээс нь хөрөнгө эзэмшигч болгоцсон. Тэгээ 3 сая хүн хөрөнгө эзэмшиж гэнэ гэдэг өнөөдөр статистик дээр орсон. За хариулт өгье. Ерөнхий сайд. За баяр докторгийн асуултанд хариулъя. Улс төрчиж байгаа учраас би бас улс төрчиж хариулъя. Яг боддоор хөгжлийн банк ямар байдалтай болцсон байлаа? Энэ Эрдэнэтийн 49 за одоо энэ саяны яригадаад байгаа энэ стратегийн ордууд ямар үед хэний гараар ороод юу болчлоо? Энэ байдлыг зэгцлэхэд нэлээдгүй хугацаа орсон. Би нэг ярихгүй л яваад байна. Одоо энэ стратегийн ордууд орж ирэх энэ материалуудаас тэгээд өөрсдийнхөө хийсэн зүйлийг сайн харна үз. Гэхдээ би өөртөө ч юм ярихгүй. Цаан ч үг хэлүүлээд байгаа. Тэр нэг хитэн нөхдүүдтэй чинь би байр сууриасаа нэг их хазаахгүй. Сүүлийн 20 гаруй жил бандан зураад Монгол улсын өмч хөвчлөлийг хідэн ордтой нь аваад будаа болгоцсон байгаа ч удахгүй энэ материалаар орж ирнэ. Ийм зүйл дээр залуу хүн байж битгий нэг тийм хүний өмнөөс хачаач юм яриад заяа.